Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Аранга аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн шинэ барилга ашиглалтанд орлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг Монгол Улсын засгийн газрын 2021 оны 164 болон 2025 оны 212 дугаар тогтоолоор гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газрын харьяанд байгуулсан байдаг. Тус төв нь аймгийн хэмжээнд байгаа 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд наснд хүрэгчдэд ерөнхий эмчийн үйлчлэг онцлогоо, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн ажлын болон хэлтслийн үйлчилгээ, хөдөлгөөн засал, хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээ, протез, туслах хэрэгслийн үйлчилгээ, хүртээмж нийгмийн оролцоо, хөдөлмөр эхлэлт, салбар дундын зохицуулалт зэрэг нийгмийн сэргээн засах зохиц үйлчилгээг чанартайгаар хүргэн ажиллах юм а. Төвийн шинэ барилга нь бие нэг давхартаа оруулаад 3 давхар 1600 м квадрат хөгжлийн бэрхшээлтэй хүмүүрт хүртээмжтэй стандартын дагуу баригдсан орчин үеийн шийдэл бүхий барилга юм а. Ганцхан нийгмийн сэргээн засах зохиц үйлчилгээг үзүүлээд зогсохгүй цаашдаа бид нар тухайн хүнийхээ хэрэгцээ шаардлагад нь нийцсэн сургалт нөлөөллийн ажилд хамруулах, за хэрэгцээ зорилгыг нь тодорхойлох, сэтгэл зүйн үйлчилгээнүүдэд хамруулах, за цаашдаа боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх те хөдөлмөр эрхлэлтэнд холбоо зуучлах, төсөл хөтөлбөрт хамруулах, за тэгээд гэр бүл болон нийгмийн орчинд харилцах, бусдын адил бүрэн дүүрэн оролцох боломжийг нэмэгдүүлэх, биетэй амьдрах чадварт нь ингээд суулгах ийм олон төрлийн ачлал холбогдолтой ажлуудыг бид нар бол хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг тусгаалсан эрх байдаггүй. Миний эрх бусдын эсгийн эрхээр хязгаарлагдана гэдэг үг байдаг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг илүү их нийгмийн амьдралд оролцуулахад нь төрийн бодлого шийдвэр, хамтын ажиллагаа, салбар дундын уялдаа холбоо чухал байдаг гэдэг зүйл байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ төрийнхөө байгууллага одоо энд ажилд үйл ажиллагаагаа нээж байгаа төвтөөгөө Аранга аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл чадах чинээгээрээ дэмжиж ажилланаа. Аутизм бол шин дутам эмгэг. Энийг нөгөө нэг хүмүүс сайн мэдэхгүй, нийгэм мэдэхгүй байдаг. Аутизмтай хүүхдтэй болсноор эцэг гэхэд маа нөгөө энийг өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд маш хүндрэлтэй байдаг. Тэгээд энэ төвд ирснээр хүү бит хоёр болох дээрээс хүү маань ингээд англиар ярьдаг байсан бол одоо монголоор ингээд ярьдаг болсон байгаа. Хэлцэлцтэй болсноор энэ бол амар юм үр дүнтэй авууштай зүйл маань болсон байгаа. Тэгээд өмнө нь болох дээрээс аймагт хэл засалж байхгүй байсан. Бит хоёр сонсголон руу явдаг байсан. Тэнд очихоор очир дараалал ихтэй маш олон хүүхдүүдтэй харилцдаг учраас эмчийн хүрэлцээ бага байсан. Хилцчтэй орон нутгад хилцчтэй болсон төвөөрөө үйлчлүүлдэг болсноороо бит хоёрт маш их давуу талууд бий болж байгаа. Аранга аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүний хөгжлийн зорилтуудыг тусгаж өгсөн. Үүний дагуу жилжлийн ажлын төлөвлөгөөндөө энэ чиглэлийн ажлуудаа тусгаж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ түүний хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих том хөрөнгө оруулалт юм гэдгийг аймгийн засаг дарга онцоллоо. Тэгэхээр өнөөдөр одоо Аранга аймагт 3000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Энэ одоо 3000 иргэний маань одоо яг одоо амьдралд тулгамдаад байгаа хараа болоод хэл яриа, хөдөлмөр заслын бүхий л одоо хөгжлийг эндээ бид нар зохион байгуулах боломжтой болж байгаа. Бүхий л байгууллагууд бас хамтарч ажиллах боломжтой. За манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань энд одоо ирж хөгжих, за мөн одоо өөрсөндөө хэрэгцээтэй байгаа сургалтайг авах, за мөн одоо хэл ярианы гажиг засал, хөлийн одоо давхаан гажиг гэдэг ингээд за түүндээ үндэслэлсэн одоо протезийн үйлдвэр байж байгаа. Энд протезоо бас хийлгээд авах боломжтой. Ингээд иж бүрэн үйлчлэгээний төв энд нэгдэж байгаа юм онцлогтой байгаа маа. Тэгээ энэ одоо үйлчлэгээний төв бид нар одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү нээлттэй, ил тод, за хүртээмжтэй байх талаас төрийн бүхэл байгууллагын үйл ажиллагааг уялдуулж ажиллуулахаар ингээд төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь өнөөдрийн байдлаар 27 албаагчтайгаар давхарцсантайгаар 330 гаруй наснд хүрэгчид 140 гаруй хүүхдэд сэргээн засах үйлчилгээг үзүүлж байна. Тус төвийн давуу тал нь протезийн үйлдвэртэй 2 техникч ажилладаг. Энэ нь протез, ортопедийн тусгай хэрэгсэл тохируулахаа ашиглах зөвлөгөө өгөх, захиалга авах, зарим засвар үйлчлэгийг үзүүлэх, бусад байгууллагад мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх чухал ач холбогдолтой юм а.